За улсын хурлын үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааны дүгнэлт орж ирж байна. Тэгээд манай улсын хурлын гишүүд бас нэлээд анхааралтай хандаж ямар байгаа. Тэр улсын хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарласан цэцгийн дүгнэлтийг бид хүлээгээд авцсан. Уулын хурлын гишүүдийн бүрэн эрх 4 жилийн хугацаатай түрүүн цэцгийн дүгнэлт хүлээж авснаар одоо бидний бүрэн эрх 3.6 жилийн хугацаатай болцсон. За энэ удаагийн дүгнэлтийг бол би бас хүлээж авах нь зүйтэй юм байна гэж харж байгаа. Шүүгчийн настай, шүүгчийн одоо бүрэн эрхтэй холбоотой асуудал. Шудраг үнийг дэнсэлдэг, хараат тус бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Шүүгч маань одоо хараат тус байх бололцоо уламжийг бүрдүүлэх тал дээрээс энэ цэцгийн дүгнэлт үнэтэй холбоотой байна. 19 онд бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Тэр үед үндсэндээ нийгмийн сэтгэл зүй, ард иргэд бол энэ шүүх шудрагш болчлоо, шүүгч нар хараат болчлоо. Ерөөсөө дохио зангаар ажилтдаг болчлоо. Ийм үед одоо тийм үү шүүхд итгэл алгаа, шудрагаас Монгол улсад алгаа гэдэг байсан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах цагдаа хүнээс хамааралтай, хяналт тавих прокурор нь хамааралтай, тэр шудраг үнийг дэнслэх шүүгч нь хамааралтай. Ийм одоо хонгил угсарцсан байна. Энэ хонглыг л одоо нурай устгая гэж 19 он үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Үүгээрээ шүүхийн одоо бие даасан хараат бус эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд, эрх зүйн хувьд одоо хараат бус байхыг үндсэн хуулиар бид хийсэн. Шүүгчийн одоо бие даасан улс төрчтэй хамааралгүй байх энэ одоо бүх бололцоо үндсэн хуулинд хийсэн. Энэ хүрээндээ 2021 онд энэ шүүхийн тухай багц хуулийг баталсан. Олон сайн зүйлүүд хийсэн. Шүүхийн сахилгын ороо шинээр байгуулагдсан. Шүүгч нарын ёс зүй, сахилга, хууль зөрчил асуудал энэ шийдэгдэх болсон. Шүүхийг хэрхэн сонгож, шалгаруулж, томилж ажиллуулах уу? Шүүхийн эрхээ зөвл хараат бусаар ажиллах бололцоотой болсон. Дээд шүүх, давх шүүх, анхан шатны шүүх хоорондоо хараат бус шүүгчнэр дотроо бас биенээс хараат бус ажиллах бололцоо уламжийг бүрдүүлсэн. Энэ дунд хийснийг ажил бол бас энэ шүүгчийн настай холбоотой асуудал байна. Сая гарч байгаа ажилласан жилээр нь ялгуурлаж гин, насаар нь ялгуурлаж гин. 30 жил ажилласан хүнийг одоо тэтгэвртэй гаргах шууд гаргадаг. 55 нас хүрсэн шүүгчийг шууд одоо тэтгэврт нь одоо хөөж гаргадаг. Ийм хуулийг өдөр хийсэн. Тэгэхээр одоо давуу талтай олон зүйл байгаа. Энэ тал дотор бас нэг явсныг сул тал одоо тийм үү алдаатай зүйл нь бол энэ шүүгчийг насаар нь ялгуурлаж байгаа, ажилласан жилээр нь ялгуурлаж байгаа байдал юм байна гэж бас харж байгаа. Энийг бас үндсэн хуулийн цэцэд олон удаа хандсан юм байна. Цэцэд одоо бас дүгнэлтийг хүлээж аваад энэ бас зөв юм байна гэж оруулж ирж байна. Энэ би бас хүлээж авах зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тэр шүүгч олон жил ажилласнараа, мэдлэгтэй, чадвартай, туршлагатай байснараа өнөөдөр ялгуурлах ёсгүй. Хараат бус ажиллах, биедээ шийдвэр гаргах бололцоо уламжийг одоо шүүхийн тухай хуулийг бүгдийг бүрдүүлээд өгсөн. Үнэхээр одоо шудраг ёсыг тогтоож чадж байгаа бол тэр бус иргэдтэй адилхан Монгол Улсын үндсэн хуулийн заасан, бус одоо төрийн албаны хуулийн заасан тэтгэврт гарах дээд насны хэмжээтэй хязгаартай хүрэх ёстой. Үнэхээр одоо 60 нас хүрээд өөрсдөө тэтгэвртэй гарах гэж байгаа бол гарах бололцоо нээлттэй байх ёстой. Ийм байдлаар одоо бас энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад холбогдох одоо хуулиндаа бас өөрчлөлт оруулаад явах нь зүйтэй гэж бас би бодож байгаа. За үүнтэй адилхан бусд одоо хуулиуд төрийн албан хаагч нар төрийн тусгай албаныхныг бас тийм үү насаар нь ялгуурласан, хязгаарласан, ажилласан жил туршлагаар нь тийм үү мэдлэг чадвараар нь тийм ялгуурласан юм заалтууд байдаг бол бид нар бас давхарт нь харж үзэх ёстой. Миний одоо санаж байгаагаар прокурорын тухай хуулинд бас бид нар прокурорыг бас 60 нас гэдээ оруулсан санагдаж байна. Өөр одоо иймэрхүү хуулиуд юу вэ? Хууль зүйн байнгын орон дээр судалгаа хийсэн байдаг болов мэдээлэл өгч хариулт авахыг хүсэж байна. Иймэрхүү одоо дагалж одоо бусад хуулиудаас нэмэлт өөрчлөлт оруулж энэ насаар нь ажилласан жилээр нь туршлагаар нь мэдлэг чадвараар нь ялгадаг байдлыг бид бас таслан зогсоож нэг зэгсгэн зүв байхаа. Иймэрхүү байдал. За үг хэллээ. Аюуш. За зөгтөөдөр гişүү хариулт өгье. Яг бямцах гişүүний асууж байгаа энэ асуулт бол айгүй чухал асуулт. Хит хитэн газар ийм зөрүүтэй одоо үндсэн хуулийн цэц Монголд мөрдөгдөх нэг зарчмыг батлаад өгж штэ. Тэгээ энийг би дагуулад хууль зүйн байнгын орондоо яг энэ үүргийг өгсөн байгаа. Бусад ямар байгууллагууд дээр энэ зарчим бидний мэдж байгаа хит хит дээр байгаа юм. Тэгэхээр энийг жигдэлж оруулж ирж хууль жигд мөрдөгдөх ёстой. Түүнээс ялгуурласан байдалтайгаар өөр төрийн нэг л одоо тогтолцоонд өөр байгууллагад өөр журам үйлчлэх ёсгүй шүү гэсэн үүднээс би тийм чиглэл өгсөн байж байгаа. За хариулт өглөө. Аюуш